Манай нэг тогтсон асуулт үү те. Хамгийн шүүсээ шахуулж ирсэн үе нь юу вэ? Түүний ард гарч ирсэн бэ гэдэг. 2010 онд тэр үед болохоор нөгөө компани хөгжил нэг юм шулуун шугам шиг болцсон. Яахан тодорхойгүй. Яг монотон яваад. Яа монотон л байгаад байдаг. Нэг тэнгуүтэл чинь нөгөө нэг бид нар ч гэсэн өөрсдөө бас гайхах шүү дээ, тий. Хэдэн жил болсон гэсэн юм? Тухайн үед тэг 3-4 жил юм уу, тий. 3-4 жил. Тэнгуүтэл чинь нөгөө stagnation гэдэг period нь болцсон. Тэнгуүтлээ яг би Америк явж таарч ирсэн. Тэр үед л ер нь бол хамгийн чанга үе байсан гэж боддог. Яагаад тэгэхээр тухайн үед би 2 дээд сургууль сурч ирсэн. Нэгэнд итгэлэг авсан болохоор бас нэг ашиглчмаар байгаад байдаг. Гол харлаад ерөөс. За энийг ашиглцсан дээрээгээд тэгээ 2 сургууль сурч ирсэн. Америкт яг өөрөө ажил хийж ирсэн. Тэнгуүтлээ нөгөө шөнийн цагаар болохоор Монголын ажил эхэлчихдэг. Тэгэхээр чи ер нь бол тэгээ шөнийн нэг 4 гэж унтахаар нэг Монголын цагаар нэг 7-8 болоод ажил нэг тарах тийшээ хандаад за тэгээд унтангуудлаа өглөө 7 гэж яваад тэр нөгөө нэг Сан Франциског угаасаа бүгд тэр мэдээ амар өндөр төлбөртөө байрны төлбөр нь тийм болохоор нөгөө хол байдаг гэсэн байхгүй. Тэгвэл чи нэг удаа машинтаа гараад угаасаа явах зам нь 100 км. Тийм болохоор чи юм мартаж гарах юм бол өөртөө амар гомддог гэсэн шүү дээ. Яагаад чи мартаж байгаа. Тийм болохоор нэг шууд нөгөө линейр гэдэг нөгөө шууд шулуун шугамар болохоор зүр бүх юм амар өглөө сайн ягаал гараал нэг том нэг иймэрхүү американо аваад тэгэл яг гардаг гэсэн. Тэгэл нэг 4 гэж унтаал 7 гэж сэрэл. Тэгэд яг ийм нэг юм жил хагас 2 жил нэг ийм темптэй явсан. Тэг ядж яхад тэр ормор гоёо тэр үед чи. Тэгтээ нөгөө юу хийж байгаа бас мэдчихсэн болохоор одоо бодохдоо бол нөгөө нэг хаашаа явж байгааг мэдчихсэн болохоор ерөөс ядарсан тухайн үедээ мэддэхгүй. Одоо тэгэх юм бол бодоол шүү дээ. Гэхдээ бас яг тэгээд тийм тэгж шахчиж компанийнхаа дараагийн түвшинд авчиж чадсан юм байна. Бодож байгаа. Тийм тэгж бодож байгаа. Мэдээж энэ ч айгүй олон хүмүүсийн хүч хөдөлмөр бүгдээрээ л тэр үед бол ер нь бол манайхаа IT-гийнхаа мэдж байгаа дөө одоо хүмүүс 8-нд өглөө 9-өөс 6 гэж тарна гэдэг чинь лакшери явахгүй юу? Тийм шүү дээ. Энд чинь бол үнэхээр лакшери явахгүй юу? Юу орой болоод 9-10 гэж ингэж санаа зовж барах гардаг байсан шүү дээ. Яа арай эрт гарч ийн та гэд. Ер нь бол бараг л хонно шүү. Ингээд ийм цикл бодвол явдаг. Тэгжиж л ер нь нэг юмыг бий болгож босгож ирдэг те. Тэрс амар лакшери одоо 6 цагта тараад хизээч хүн нэг юмыг босгож ирнэ гэж бараг байхгүй хаа те. Ер нь боломж байхгүй хаа тийм. Боломжгүй л байх гэж боддог шүү дээ. Шууд толгоонд бол тэр л орчихсон түрүү яг болроо хэлэхэд.